Сэтгүүл зүүн 100 жилийн тохиож байна. За энэ өдөр Монголын мянган сэтгүүлчдийн төлөөлөл нэгэн эрхэм сэтгүүлчийг цагийн үрдийн зочинд урьлаа. Танд орой мэнд хүргэе. Бас баярын мэнд хүргэе. За орой мэнд хүргэе, баярын мэнд хүргэе. Үзэгч олондоо Монголын сэтгүүл зүүн 100 жилийн баярын мэндийг бас хүргэе гэж бодож байна. Сэтгүүл зүүн салбарт та яг хэдэн жил өнөөдөр ажиллаж байна? За Монголын сэтгүүл зүүн энэ айрамд одоо өөрийн нэрийг оруулаад 30 жил болж байна доо. За үүнээс нэг 20 гаруй жилийн Монголын үндэсний олон нийтийн радио гэдэг их айлын одоо усгаар алхаж орж олон түмнийхээ донд явж байгаа. Ланагийн Мөнхтөр гэдэг сэтгүүлчийг ургацын далай нэвтрүүлгээр Монголын радиогийн сонсогчид маш сайн мэддэг гэж би боддог. Тий, ургацын далай нэвтрүүлэг бол Монголын радиогийн буурал нэвтрүүлгүүдийн нэг. Одоо 14 онд 50 жилийнхээ хийх гэж байгаа. Ийм нэвтрүүлэг хөө 50 жил тасралтгүй Монголын радиогийн цэнхэр төлөвөнд дамжиж сонсогч олонд хүрсэн ийм буурал нэвтрүүлгийг өвлж 20 гаруй жил хөтлөж байгаадаа би бас их баяртай байдаг. Зөв энэ дэшрамт хэлэхэд бол энэ нэвтрүүлгийн имиж нь болсон миний багш Монголын радиогийн бүдүүн дуутхан маань алдарсан Базрын Цэдэн Дамбаа гэж соёлын гоёр зүтгэлтэн энэ зохиол сэтгүүлчийг дурдахгүй болохгүй. Яагаад гэвэл ийм сайхан хүний одоо ажлыг өвлж явсандаа би нэг хэсэгтээ сүрдэж ийсэн. Одоо бол бахархдаг болоод байгаа. Сэтгүүлч хүний ажил тэр дундаа Монголын радиогийн сэтгүүлчид тэр дундаа таны үйл би намар гэртээ ордог байх гэж бодож байна. Цаг наргүй хөдөлмөр. Тийм, сэтгүүлчийн хөдөлмөр бол одоо хурууныхаа хээг дараад ч юм уу одоо нүрээ харуулаад ч бүртгүүлдэг аль биш юм аа. Цаг наргүй өдөр бол өдөр, шөнө бол шөнө одоо энэ замд хагас бүтэн сайн гэдэг ойлголтгүй л одоо намрын одоо их тариан донд 2 сараар 3 сараар ч юм уу одоо ингээд явж байдаг. Сонсогч олныхоо, үзэгч олныхоо дунд явж ийн гэдэг бол одоо амьдрал донд байгаа болохоор их сайхан л да. Томил түүхэн л одоо өөрийн гэсэн ол зомгийг над шагнаж байдаг. Магадгүй та сэтгүүлч болсноос хэзээ нэгэн цаг шантарч исэн ч юм уу? За хүнд хэцүү тийм үед тулгарч исэн үү танд? Ер нь тэгээд өөрийнхөө дуртай юмыг хийж байгаа хүн бол зовлон бэрхшээл ямар нэгэн саадыг бол юм чинээ боддгоо ийм байдаг. Зовлон бэрхшээл гэдэг бол зөвхөн сэтгэлийн юм шүү дээ нарийнда бол. Тэгэхээр сэтгүүлч хүн бол маш нарийн мэдрэмжтэй байх ёстой. Дээр нь сэтгүүлч хүн байх ёстой гэж би боддог. Таны хувьд сэтгүүлч хүн ямар хүн байх ёстой вэ? Тийм, сэтгүүлч гэдэг бол нэг талаасаа бол их эгэл энгийн хүн баймаар байгаа. Олон түмнийхээ адилхан. Өөрөөр хэлбэл одоо нэг шугамн дээрээс харж чаддаг өөрийнхөө одоо тэр объектыг. Дээрээс нь биш, хитрхий доороос нь биш, нэг шугамн дээр одоо жирийн эгэл жирийн хүнтэй, малчин хүнтэй уулзахад малчны хөдөлмөрийг мэдээж одоо малчны хотод өссөн шиг л одоо уулзж ярьж ивэл тэд үнэн сэтгэлээ уудлаа ярилцсан. Ярьж байгаа, сонсож байгаа, сурвалжлага авч байгаа хүмүүсээсээ илүү их мэдлэгтэй юм шиг хэлэх гээд байгаа минь өмнөр нь ороод мэдж байгаа юм шиг яриад байх юм бол тэр хүн үнэн үгээ хэлж чаддаг, тэр хүнээс хэлэх гэжсэн бүхнийг авч чаддаг юм дутагдал байдаг. Тийм учраас өөрөө айлуулах энгийн айлуулах одоо тэр хүнээс юм мэдэж авах гэж байгаа юм шиг л асуултанд тавьж чадах юм бол их юм олж авдаг гэж ойлгодог шүү дээ. Тэгэхээр Монголын радиогийн сэтгүүлчд бол маш сайн мэргэждэг гэж би сонссон мэдээж үеийн сэтгүүлчд өөр өөрсдийг нь бас бэлдэж ирсэн. Энэ Монголын радиод бас яг ийм үеийн бас сэтгүүлчд өөрсдөө бэлддэг тийм одоо сургууль байв, сургалт байгаа юу? Тий, ер нь бол монголчуудын уламжлалт сургалт бол шавь сургалт шүү дээ. Нэг нь нэгийгээ дагаж сурдаг. Тэгэхээр Монголын радио, Монгол телевиз ингээд энэ хоёр том мэдээллийн хэрэгслийн бол өөр өөрийн гэсэн давуу тал байна шүү дээ. Телевиз бол одоо тэр сайхан юмыг, тэр сайхан байгалыг бэлэн одоо үзэгчийн нүдэн дээр авчираад үзүүлчих давуу талтай. Тэгэд радио бол одоо тэр сайхан юмыг үзчихээд бид одоо үзүүлж чадахгүй нэгдүгээр. Тийм учраас үзэж байгаа юм шиг ярьж чаддаг, дүрсэлж чаддаг ийм л байвал радиогийн сэтгүүлч. Радиогийн сэтгүүлчийг манай алдарт сэтгүүлч Метрийн цагаа гэсэн нэг удаа бол авийн сэтгүүл зүг гэж одоо хэлж ийсэн одоо. Тэгэхээр Монголын радиогийн сэтгүүлчийн бас яг онцлог нь юу гэдэг юм бол таны бодлоор? Ер нь радио сэтгүүлч гэдэг бол яг ярхаа монгол хэлний одоо ариун баялаг мэдлэгтэй монгол одоо цэвэр монгол хэлээрээ ярьж чаддаг ийм л байх юм бол Монголын радиогийн сэтгүүлийн нэг онцлог. Сонины сэтгүүлч бол одоо сайхан найруулж бичдэг байх хэвээр. Телевизийнхэн бол одоо сайхан зураглаж одоо тэр монтажлж одоо үзүүлдэг. Түүн дээрээ дагаж одоо түүнийг илүү одоо өнгөтэй болгож ингэж гаргаж яадаг бол радио бол өөрийнх нь зэвсэг яриа юм чинь их л сайхан ярьж
чаддаг, дүрсэлж чаддаг, хэл ярианы онцлогтой ийм байх хэрэгтэй. Зүгээр энэ дашрамд нэлэхэд ер нь Монголын сэтгүүл зүй 100 жил болж. Монголын сэтгүүл зүй 100 жил болно гэдэг бол их ховор юм аа. Өнгөрсөн жил 5 яам 100 жилийнхаа хийсэн. Өөр 100 жил гэж Монголд урсгдсан юм өнөөдөр алга байна. Тиймээс сэтгүүл зүй бол бас одоо их буурал түүхтэй ийм салбар юм байна. Тэгээ би Монголын сэтгүүлчдийг радио, телевиз, сонин хэвлэл ер нь бүх сэтгүүлчдийг бол эх орныхоо төлөө хил дээр зогсож байгаа хилчинтэй адил гэж ингэж ойлгодог. Яагаад гэвэл хилчин хүн бол эх орон газар нутгаа хамгаалаад байж байна. Сэтгүүлч хүн бол хилээ хамгаалж байгаа. Радиогийн сэтгүүл, телевизийн сэтгүүл, сонины сэтгүүлч бүгд цэвэр монгол хэлээр бичиж найруулж байвал тэр нь одоо монгол хэлнийхээ дархлааг бий болгож байна гэсэн үг. Тийм учраас сэтгүүлч хүн бол хэл найруулгын хувьд их хэлнийхээ ариун баялаг мэдлэгтэй өргөн дэлгэр одоо монгол хэлээ ашиглаж чаддаг ийм л байх юм бол өнөөдөр бид үүргээ онц сайн биелүүлж гин гэж хэлмээр санагдаад байгаа юм. Тэгэхээр сэтгүүлч хүн гэдэг бол өдөр болгон амьдралаас сурдаг байх. Өдөр болгоныг ухаажж арай тэр сэтгүүлчийн хийж байгаа бүх зүйл чанарчдаг болоо гэж би ажиглаад байна. Таны тэгэхээр мэрэгжил боловсрал гэдэг нэг хоёр юм байгаа юм. Боловсрал гэдэг бол одоо бид бол дээд сургууль төгслөө. Их мэдлэгтэй болчихлоо гэж хэлж болохгүй. Бид ямар нэгэн одоо мэдлэг эзэмших тийм багж хэрэгсэлтэй боллоо гэсэн үг. А мэдлэгийг бол насан туршдаа авдаг. Өөрөөр хэлбэл амьдралаас өдөр тутамдаа ягаад гэвэл амьдралын их сургуулиа гэдэг бол ерөөсөө төрхөөс өгөх хүртэл юм сурсаар байгаа л тэгэл дуустдаг. Тийм учраас сэтгүүлч хүн бол бусд одоо мэрэгжлээс нэг л онцлог юм байдаг. Тэр нь юу гэвэл бүх салбарын мэдэгдэхүүнтэй байж тэр сэтгүүлчийн ажлыг хийнэ гэдэг. Олон талаас судалгаа хийх хэрэгтэй. Нэгсэн бол эсэндээ сэтгүүл судлаач байх хэрэгтэй гэж тайлбарлаж байна, тийм үү? Тийм. Ер нь сэтг гэдэг үг чинь одоо сэтгэл тийм ээ гэсэн үгнээс гаралтай шүү дээ. Сэтгэл судлаач өөрөөр хэлбэл сэтгэх гэдэг энэ үгийн язгуур нь бол ерөөсөө хүний сэтгэлд хурц үйлчилдэг л тийм л зүйл шүү дээ. За баярлалаа. Тэгэхээр яг Монголд үндсэн сэтгүүл зүйн зөвсөсний 100 жилийн ойн өдөр хоёулаа ярилцж байгаа учраас та 30 гаруй жил бас сэтгүүл зүйн салбарт ажиллалаа. Тэгээд яг одоо сэтгүүл зүйн салбар нь маш өргөн болж байна. Залуу сэтгүүлчтэй хандж, ер нь сэтгүүлчтэй хандж бас юу хэлэх вэ? Энэ сэтгүүлчид олон болж ийн гэдэг бол манай сэтгүүлчдийн мэрэгжил нийгэмд их хэрэгцээтэй гэдгийг харуулж байгаа нэг талаасаа. Тийм учраас түүнлүү хүмүүс шунанд орлож тэр мэрэгжлийг эзэмших гэж ингэж зүтгэж байна. Энэ сайн хэрэг. Олон сайхан сэтгүүлч гарч ийн залуучууд нэг л өдөр бид халаагаа өгнө. Тийм учраас тэд сайн сурах хэрэгтэй, сайн мэрэгжих хэрэгтэй. Үүний зэрэгцээгээр бүх залуу сэтгүүлчид дэлхийн төрөө миний дурдаад өнгөрсөн их хилээ сайн мэдэх явдал. Их хилээ сайн мэдэж, их хилээрээ сайхан ярьж, их хилээ одоо хамгаалахын үйлсэд бүх сэтгүүлчид фронтороо одоо давшиж хилээ хамгаалж явах хэрэгтэй. Хил мөхөл улс мөхдөг гэж одоо нийгмийн ухаанд бид үздэг шүү дээ. Тийм учраас хилний ариун чанарыг хадгалахын тулд одоо монгол хэлийг цэврээр нь хэрэглэж, ягаад гэвэл хил бол бидний хэрэглэгдэхүүн шүү дээ. Баг зэвсэг. Тийм ээ. Энэ баг зэвсгийн одоо хамгаалж эх орноо хамгаалах, эх орныхоо тусгаар тогтнолыг их хилээрээ хамгаалах үйлсэд залуу сэтгүүлчид одоо тууштай байх хэрэгтэй. Үүний тулд их хилэн сайн судлаасаа, цэвэр сайхан ярьдаг болоосаа, үгийн баялагтай байгаасаа, зүгээр одоо чөдрийн мөр шиг хэдхэн үгээр одоо бити одоо ярьж байгаасаа гэж ингэж хүсэж байна. За баярлалаа, танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. За баярлалаа. Анхаарал хандаас үзэгчтэй охинд баярлалаа. Цагийн үрдийн зочноор Монголын үндэсний олон нийтийн радиогийн сэтгүүлч Ланагийн мөнхтөр оролцлоо.